За бүгдээрээ сайн байцгаана уу? Одоо та бүхэндээ веб хэрхэн ажилдаг тухай ойлгомжтой товч байдлаар тайлбарлах. За зурган дээр болохоор юу байна вэ гэхээр энэ ширээн дээр суудсан хүн байна. Энийг би эсвэл та гэж төсөөлье те. Тэгэх юм бол бид нэр компьютерийнхаа орд суугаад эсвэл гар утсаа бариад веб хүчтэй онгоолгоод доменаа бичээд ордог. За тэнгууд веб хүчтэн дээр доменаа бичингүүд домен маань HTTPS гэдэг юм уу хүсэлтийг сервер рүү явуулна. Энэ зарчимд нөгөө домен маань нөгөө зөв IP адресаараа дамжаад аль сервер рүү хандах вэ гэдгээ ойлгоод сервер рүү хандна гэсэн үг. Тэгээ сервер дээр төрөл бүрийн боловсруулалт хийгдэнэ гэсэн үг. За таны бичсэн замаас ч хамаарат аль хуудсыг ачаалах юм, ямар боловсруулалт хийх юм. За би энд харуулж. Гэх мэтчин байдлаар сервер талдаа маш олон функц програмчлууд ажилладаг гэсэн үг. Алин дээр алийг нэмэх юм, аль баазыг унших юм, аль хуудас, аль мэдээллийг танд харуулах юм гэдгийг бөөгнүүлээд төрөл бүрийн боловсруулалт хийгдээд за энэ зурган дээр бол сервер талд ажилладаг төрөл бүрийн програмчлалууд байна. Энэ нь болохоор тухайн вебийг ажилуулж байгаа тэр технологиос нь хамаарат янз бүр байгаа бүх компаниуд өөрөөрийг ашигладаг. Facebook нэгийг ашигладаг, зөндөө олныг ашигладаг. Twitter гэхэд өөрийг ашигладаг те. Google гэхэд ингээ хойлоод янз бүрээр ашигладаг гэсэн ба энэ дээр сайн муу гэсэн ойлголт байхгүй. Тухайн яг ашиглаж байгаа технологиос хамаарат аль програмчлалын хэлийг ямар давуу талаар нь ашиглах вэ гэдэг нь программистуудын хур ухааны асуудал байдаг. Энэ програмчлалууд нь төрөл бүрээр ажиллаад боловсруулалтаа хийгдэнгүүт танд буцаагаад энэ ногоон буюу хариултыг явуулдаг. Response хариултыг явуулдаг гэсэн. Тэр хариултыг нь бид нэр веб хүчээр за энэ веб хүчтэй харагдаж байна те. Веб хүчээр хараад боловсруулалт үр дүнгийн эцсийн хэрэглэгч би та авдаг гэсэн. За хөтч нь бол ямар ч байж болно. За энэ Chrome, Safari, Mozilla гэдэг аль нь ч байж болно. Гэхдээ энэ хөтчүүдийн гол зорилго нь юу вэ гэхээр серверээс ирсэн ийм гурван төрлийн ерөнхийдөө энэ гурван төрлийн за энэ гурван төрлийн бүтцлэгдсэн мэдээллийг танд харуулдаг гэсэн. Хамгийн ихнийх нь HTML буюу тэр ирж байгаа мэдээллийн арга ясанд байна. Хоёр дахь нь CSS буюу одоо арьс үсэн байна. JavaScript буюу тэр функционал ажиллах шинж чанар нь байна гэсэн. За би энийг дахиад зурган дээр илүү тайлбарлаж өгье. За энэ бүтцлэгдсэн гурван төрлийн мэдээлэл нь бид нар браузер дээр хөтч дээр хүлээж авангууд HTML нь ер нь зорилго нь болохоор энэ мэдээллийн арга яс нь байж байгаа. Толгой нь хаана юм, бие нь хаана юм, гар хөл нь яах юм, байх юм уу, байхгүй юм уу гэдэг. Ингээд мэдээлэл нь эренгүүт тэрэн дээр CSS нэмж орж ирэхээр энийг илүү биетэй биднэрт нүдэнд ойлгомжтой байдлаар дизайнжуулж өгдөг гэж ойлгож байна. За өстэй юм бол өс нь ямар өнгөтэй байх юм, бор хаашаар байх юм, хэр урт байх юм те. За чихэн нь ямар байх юм те. За арьс өс нь ямар байх юм, хувцс хөл нь ямар байх юм гэдэг талаар өнгө хэмжээ, байрлал гэх мэтлэн энэ бүх зүйлүүдийг CSS-ээр зохион байгуулдаг гэсэн. За энэ дээр JavaScript ороод ирэхээр яах вэ гэхээр энийг илүү ажиллах функционал шин чанарыг нэмж өгдөг гэсэн. Одоо энэ зурган дээр хүүхэд маань скейтбордоор болгож байна те. Энийг илүү ажиллах боломжтой болгох. Бид нар товчон дээр дарангууд хариу үйлдэл үзүүлдэг. Дахиад нэг нэмэх товчон дээр дарангууд бидний дарсан бүтээгдэхүүнийг аваачаа shop cart руу нэмж өгдөг гэх мэтлэн ийм бид нартай харьцаж ажиллах функцүүдийг нэмж өгдөгөө гэсэн үг. За браузер маань энэ гурвыг үзүүлээд эцсийн хэрэглэгч ерөөсөө л сервер дээр юу болж байгаагаас үл хамааран бид нар HTML, CSS, JavaScript-ийг л ингэж үзэж харж барьж тэр мэдэрдэг гэсэн үг. За вебийн талаар товчхон ингэж тайлбарлах юм бол ийм бүтцтэй, ийм дараалтайгаар ингэж ажилтдаг юм шүү гэж хэлэх гэсэн. Тэгээд HTML нь бол тусдаа том хэл юутай байгаа. Бүтцтэйгаа CSS нь бас тусдаа том функцтэй зорилготой хичээл болж орно. JavaScript нь адилхан ийм байгаа. Тэгээд энэ бүхнийг тусгаалan нарийнч авч үзье. Server side хэлийг болохоор товчхон өгөөд аль болох нэг ашиглаж байгаа системдээ тааруулж авч үзэхгүй бол маш хэл болгоно тусдаа том синтакстай бичлэгтэй өөр учраас энэ болгоныг нарийн заах төвөгтэй байж магадгүй. Гэхдээ энэ гурван зүйлийг нарийнсхан заахад яг хэрэглэгчний нүүрэн талд ажиллаж байгаа функцүүдийн гоё сураад цаашаа явцгаая. За баярлалаа.